За Монгол улсын стандарт хэмжил зүйн сорьцыг хурамчаар хийгээд гэтээ энийг бол хятад хийлгсэн байна. За шармал нь бол Монголд ингэж хийж чадахгүй. За хятад бол энэ дэлхий дээр алтны лөөвөр бол хятад улсад хамгийн их байдаг. Тэгэхээр 1.5 тэрбум хүнтэй гэдэг хаа хятад ч 1.7 ч болж байна. Тэгэхээр тэнд бол амьдрахын төлөө тэмцэж байгаа. Бид нар бол амьдрахын төлөө тэмцэхгүй байгаа. Ялгаа нь. За энэ дэлхий дээр та бүхэн анхааруулж хэлэх зүйл байна. Энэ дэлхий дээр алт хизээч хямдардаггүй. Бас хямдхан алт гэж байдаггүй. Тийм учраас энэ олон нийтийн сүлжээгээр алт хямдхан байгаа. За Монгол банкны ханш гэдэг бол Монгол банк танаас худалдаж авдаг ханшийг хэлж байгаа. Монгол банк танд зардаг ханш бол биш. Зардаг ханш нь 20% татвар нэмэгдсэн дүнгээр танд санал болгодог. 15-аас 20% татвар нэмэгдсэн дүнгээр. Дээрээс нь Монгол банк нөт өгдөг. Ойлгомжтой юу, тийм ээ? Тэгэхээр хуурамч алтыг та бүхэнд үзүүлэх гэж байна. Сүүлийн үед одоо 1 грамм 135,000, 300,000, 150,000 гэдэг айгүй лөөвөр байна. Тэгэхээр энэ лөөврийн чинь манай дээр орж ирсэн байна л да. Тэгээ хөөх хамтд манайх бас нөгөө шинкоод гиндэд авчиж тэгээ энэ юу гэсэн үг гэхээр одоо ийм бөгж энэ дээр би зураг нь сорьцыг харуулах гэсэн чинь ямар асуудал үүссэн гэхээр камерны пикселд энэ улсын сорьц бол маш жижигхэн дарагддаг л да. Энийний зургийг би хаана эхлээ би өөрөө олоо. За энэ яг энэ хумсны энэ голд байна. За би фокусыг харуулж чадах нь бүр ингэж харах. Одоо харагдаж байна уу? Тэр голд яг энэ дээр. Тэгээ улсын сорьцыг Монгол улсын ийм ром хэлбэрийн улсын сорьц байгаа. Ром хэлбэрийн энэ гарч ичрээд байгаа юм. Камерыг зүүмэлсэн чинь ром хэлбэрийн улсын сорьцыг дуурайлгаад хийцэн байна. За тэгэд үүнийг тастаад үзэхээр ингээ голд нь цагаан. Тэгээ хуураад үзэхээр ингээ цагаан багц. За би нэг камерын юугаар тодруулж харсан. Зургийг аваад зүүмлээд харсан чинь за эхлээд би та бүхэнд харуулхад Монгол улсын стандарт хэмжил зүй сорьцын үнэлгээний газрын сорьцын тэмдэг нь ийм хэлбэртэй байдаг. 909, 960, 916 дээр ингэж дарагддаг. За монет хэлэл дээр ингэж дарагддаг. За гэсэн чинь энэ дээр одоо энэ дээр байгаа. Би жоохон томруулаад. Улсын сорьцыг дуурайлгаад дарцсан байна. Энийг бол хятад хэлгсэн хараа. Яг улсын сорьц уус ингээ пиксел нэг бүдэг ингээ гарцсан баг. Им 2 ром хэлбэр уус. Энгийнүүдээр харахад харагдаж байгаа. Камер дээр болохоор бүрсий гэдэг учраас би камераар зургийг дараад та бүхэн ингээ тодруулж харуулж байна. Тэгээ хямдхан алт авна гэж зараад байгаа. Тэгээд хятадаас ирж байгаа алтнууд одоо энэ сорьцны тэмдгийн юуг нь харж байна. Хэлбэр нь энэ хуурамч дээр дарсан яг ижилхэн. Энэ дээр байгаа. Энэ дээр. Нөхдүүд яадгүй гэхээр ингэдэг шүү. Хятадаас Монгол улсад нийт зарагдаж байгаа алтан эдлэл, монетын эдлэл түүний 98% нь Хятад, Турк, Солонгос гэсэн 3 улсаас ирдэг. За та энгийнүүдээр хараад Хятад алтуу, Солонгос алтуу, Турк алтуу гэдгийг мэдэх ямар ч боломж байхгүй. За монголчууд яадаг вэ гэхээр энэ алтыг хийхдээ гол зүйн хувьд Солонгос, Хятад, Турк алт шиг гоё өнгөлж чаддгүй. Монголд. За тэр улсууд бол улс оронд технологи өндөр хөгжсөн учраас маш гоё өнгөлгөө нэмэлтээр оруулдаг. Тийм учраас Солонгос Хятадаас оруулж ирсэн алтан эдлүүд гоё харагддаг. Ойлгомжтой юу, тийм ээ? Монголчууд бол гоё өнгө оруулж чаддаггүй. Жишээ нь энэний өнгө айгүй гоё гоц. Боддороо гэтэл Монгол алтных өнгө нь одоо тийм хятадуудын шиг ийм гоё өнгө оруулж чаддаггүй байхгүй юу? Энд чинь гадуур нь бодсон тэгээд гоё харагдуулдаг. Энэ дэлхий дээр сорьц гэж байна. Би одоо үнэт эдлийн салбарт 16 жил ажиллаж байна. Би
ямар ч алтыг хараад жинхэнэ алтуу, хуурамч алтуу гэж таних боломж байхгүй. Тэгэхээр та бүхэнд сэрэмжлүүлж хэлэхэд буух эзэн бузах хаягтай газараас алт авж байгаарай. Заавал болж өгвөл хятадаас бити алт авж байгаарай. Энэ дэлхий дээр алтны лөвөр хятадд хамгийн их байдаг. Бүр хятадууд дуураймал алт үйлдвэрлээд гаргацсан. Технологи маш өндөр хөгжсөн. Дуураймал алт гаргаад бүр зах зээл дээр асар том лөвөр явсан. Хятадууд социалист нийгэм учраас дараад өнгөрсөн. Энэ нь 2025 онд болсон. Тэгэхээр та бүхэнд анхааруулж хэлэхэд болж өгвөл буух эзэн буцах хаягтай газараас авч. Дээрэс нь хятадууд бас ямар асуудал гаргадаггүй гэхээр жишээ нь эмэг хийхдээ эмэгийн 960 юм уу 990-с хийнгүүтээ артатлын шонгийн манитер хийждэг. Тэнгүүтээ алтны үнээр зарчдаг. За дээрэс нь та хятадд очиод энэ жинхэнэ алтуу хуурамч алтуу гэж монголчууд бол асууж чадахчгүй. За жинхэнэ бол голоор нь хуваагаад үзье гэж чадахчгүй. За дээрэс нь та бүхэн энэ хуурамч байсан байна гэд хятадд авсан газараасаа буцаад очивол танд фак өгөөд буцаагаад хөөгөөд таныг гаргана. Та яаж чадахгүй? Гол асуудал маш энгийнээр болж өгвөл буух эзэн буцах хаягтай эх орны үйлдвэрлэгчээс ав. Заавал манайхас гэж байгаа юм биш.